За өнөөдөр 7-гийн дотоо хүмүүсийн мөнгөтэй харьцдаг харилцааны талаар ярив. За тэд нар маань мөнгийг ерөнхийдөө нэг юм зарим үед тоож үздэггүй байдаг. Мөнгө нэг чухал биш гэж боддог. За тэгэнгүүт тэртээ тэргүй бид нар материалын ертөнцид амьдардаг тий. Мөнгөөр бид нар тий гэр орон, тав тух, аюулгүй байдлыг худалдаж авдаг. Тэгэнгүүт мөнгө чухал биш гэж бодцохоор тэр тал дээр жоохон дутагтаад байдаг. За нөгөө талаас 7-гийн дотоо хүн аль эсвэл мөнгө чухал биш гэж бодоод зүгээр суугаад идэг. Аль эсвэл ямар ч зориггүй юм гацалтанд орчдөг. Аль эсвэл уртаа нэг зориг тавиад тэрнийхээ араас мөнгийг үл хайгаад бүр ингээд ухаан хатан зүтгээд идэг. За нэг ийм хоёр туйлын хооронд оршоод идэг. Тэгэхээр 7-гийн дотоо хүмүүс юу үзүүлэх вэ гэхээр мөнгө материалын амьдрал одоо ажил амьдрал гэдэг ингээд тэнцүү баланстай авч явах чухал байдаг шүү гэж зөвлөё. За ийм төрлийн мэдээлэл байнга сонсохыг хүсэх юм бол намайг дагаарай.